Сайн байцгаана уу залуусаа, та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видео хичээлээр C програмчлалын хэл дээр хэрхэн эхний 10 тоон дарааллын нийлбэрийг олох талаар та бүхэндээ тайлбарлая. За энэ хүү эхний 10 хүртэлх тоон дарааллын нийлбэрийг олно гэдэг маань математикийн салбарт бол авч үзэх юм бол арифметик прогресс гэсэн үг байгаа. Тэгэхээр эхний 10 тоон дарааллыг олохын тулд бид нэр for давталтынхаа хөвсгчээр I гэсэн хөвсгчийг сонгож авъя. За дараа нь нийлбэр олох S гэсэн хөвсгчээ сонгож аваад S-ийн эхлэх утгыг тэг гэж оноож өгье. За үүнийхэн дараа for давталтын дотроо бид үндсэн үйлдэл хийх хэрэгтэй байгаа. For давталтын дотроо start утга буюу одоо for давталтын эхлэх утга маань I тэнцүү тэг гэсэн утга оноож өгнө. За дараа нь I маань 10-аас 9 бага буюу тэнцүү гэсэн утгыг оноож өгнө. Ингэснээр 10 хүртэлх тооны нийлбэрийг олно гэсэн үг. 10 өөрөө орно гэсэн үг ээ. За ингээд I-ийн алхмыг нэгээр нэмэгдүүлэх ёстой байгаа. Бид нэр I нэмэхгээ бичих боломжтой. За үүний дараагаар for давталтын үндсэн давталтыг гоё хаалтан дотор бичих ёстой байгаа. За энэ гоё хаалтан дотор юу гэж бичих вэ гэхээр бид нэр жишээлбэл дараах үйлдэлийг бичиж өгнө. Нэгсэн доош шууд давталтынхаа нийлбэр олох бичигэл буюу одоо илэрхийллийг бичиж өгнө. За ингээд давталтын нийлбэр олох хөвсгч маань болохоор S-ийг сонгож авсан учраас S тэнцүү S дээр нэмэх нь I гэсэн хөвсгчээ бичиж өгөөд энэхүү параметраа одоо хэвлэнэ гэсэн үг. За тэгэхээр хэвлэхтэй болохоор бид нэр print командаар нэгсэн доо printf командаар дотор нь хувь D гээд S-ээ хэвлэж өгч болж байна. За ингээд нэг зай авчээ. Ингээд хэвлээд үзэх юм бол эхний 10 хүртэлх тоон дарааллын нийлбэрийг бол за энэ дээр багш нь цэг таслаа бичээгөө алдсан байна. За ингээд эхний 10 хүртэлх тоон дарааллыг бол давтал бүр дээр олж байгаа жишээ бол энэ дээр харагдаж байна. За 10 дахь тоо маань 55 гэсэн үр дүн гарсан байна. За энийг мөр унгаагаад хэвлээд үзэх юм бол бид нэр дараах үр дүнтэй бол хэвлэгдэнэ. За энэ дээрээс ямар тоонуудыг хооронд нэмээд байгаа юм бэ гэдээ ингээ харах юм бол ерөөсөн маш товч тодорхойгоор харах юм бол хувь D гэсэн үйлдэлээ оруулж ирээд I-ыг бол өмнө хэвлэж өгнө. За ингээд одоо ажиллуулад үзэх юм бол дараах үр дүнтэй харагдана. Жишээлбэл 0 гэсэн тоороо тэгэхээр 0 дээр 0-ыг нэмээд 0 гэсэн үг. За 1 дээр 0-ыг нэмээд 1 гэсэн үр дүн гарсан байж байна. За энийг ойлгомжтой байдлаар хэвлэж харуулахын тулд бид нэр дараах үйлдэлийг хийж өгөх ёстой байгаа. За үүн дээрээс ямар үйлдэлийг хийж өгөх вэ гэхээр за энийг ойлгомжтойгоор хэвлэж харуулахын тулд бид нар юу хийх ёстой вэ гэхээр I-ийн ардаас таслал бичээд за үүн дээр S-ээс хасах нь I гэж бичиж өгнө. За ингэж бичснээр болохоор тухайн тооны давталт болгон дээр хэрхэн нийлбэрээ олж байгаа үр дүн харагдана. За эхний хувь D бол I утгыг хэвлэж байгаа. Тэн дээр дараагийн хувь D бол S-ээс хасах нь I утгыг хэвлэнэ. Нэгэсэндээ нийлбэрээс I утгыг хасаад нэмжин гэсэн үг. За сүүлийн S нь болохоор үр дүнгээ харуулж байна гэсэн үг. За энийг ингээд хэвлэх юм бол яг тодорхой харагдана. За үр дүн маань тэг дээр тгийг нэмээд тэг, нэг дээр тгийг нэмээд нэг, хоёр дээр нэг нэмээд 3, 3 дээр 3 нэмээд 6, 4 дээр 6 нэмээд 10 гэж гарч ирнэ гэсэн үг. Нэг өсөндөө тэгээс 10 хүртэлх тооны нийлбэрийг дараах байдлаар олж ийн гэсэн үг. За энэ дээр нэг зүйлийг нэмээд хийх юм бол бид нэр хэдэн удаа давтсан юм бэ гэдгийг өмнө нь гаргаад дугаарлая гэж үзэх юм бол дахин I гэсэн утгыг оруулж ирнэ. Таслал бичээд за ингээ I утгыг дахиж оруулж ирэхээр бид нэр хувь D-гээ нэмж бичнэ. За тэгээ ард нь цэгээ тавиад өгнө гэсэн үг. За ингэснээр одоо хэдэн удаагийн давталт хийгдэж байгаа маань тодорхой болно. Ингээд 10 тэгээс 10 буюу нийт 11 удаагийн давталтан дээр бид нэр энэ үр дүнг бол олж байгаа. Тэгэхээр эхний I дээр нэгийг нэмээд үзүүлэхээр бид нэр энэ хүү давталт маань нийт 11 удаа давтсан. Тэгээс 10 хүртэл тоо байсан. Нийлбэрүүдээ хооронд нь нэмсэн ингээд 55 гэсэн үр дүн гарсан байна гэсэн үг. За ингээ өнөөдрийнхөө параметрыг товчоор та бүхэндээ эхнээс нь тайлбарлах юм бол бид нэр S гэсэн хөвсгчээр тоон дарааллын нийлбэрийг олох хөвсгчээ сонгож авсан. Тэндээ эхлүүлэх утгыг S тэнцүү тэг гэж оноож өгсөн. I хөвсгч маань for давталтын үндсэн өөрийнх нь хөвсгч байгаа. Ингээд I-га тэгээс эхлүүлээд 10-аас 9 бага буюу тэнцүү хүртэл нөхцлөөр давтаад I-га нөхцлийг нэгээр урагшлуулж одоо алхмыг нэгээр урагшлуулсан байгаа. За үүний дараагаар S тэнцүү S дээр нэмэх нь 1 гэсэн S тэнцүү S дээр нэмэх нь I гэсэн 6 дугаар мөрөн дээр байгаа кодон дээр тухайн тооныхоо нийлбэрүүдийг бол олоод өөр дээр нь хадгалсан байгаа. За түүнийхээ үр дүнг 7 дугаар мөрөн дээр бол хэвлсэн. За ингэж хэвлэхдээ бол дотор нь 4% D бичээд хооронд нь одоо яг нийлбэр олж байгаа юм шиг хардуулах үүднээс зарим зохицуултуудыг хийгээд хэвлэж өгсөн байгаа. За ингэж хэвлэхдээ болохоор хөвсгч нарын хооронд нь холихоос аль хэлэхээр
аль болохоор одоо зайлс хийх хэрэгтэй. Учир нь гэвэл энэ дарааллыг буруу бичих юм бол энэ яг багшийн зааж байгаа энэ үр дүнгээр бол хариу гарахгүй гэсэн үг. За ингээ өнөөдрийнхөө парамт та бүхэн анхаарал хандуулсанд баярлалаа. Бид нар өнөөдрийнхөө бодлогоор эхний 10 хүртэлх тон дарааллын нийлбэрийг олсон бодлогыг та бүхэндээ болж тайлбарлалаа. Анхаарал хандуулсан та бүхэнд дахин баярлалаа. Манай сувгуудын таалагддаг бол манай бичлэгийг лайктарч, сувгийг маань сабскрайб дараарай, бичлэгийг маань шеэр хийгээрэй. Баяртай дараа дахин уулзцгаая.